Дараагийн мэдээлэл. За нүүрсний экспорт 8 дугаар сард өссөн. За тэр дундаа биржээр арилжсан нүүрсний хэмжээ нэмэгдэжээ. Нүүрсийг дуудлага худалдаагаар арилжснаар сүүлийн 2 жилд гэхэд нийтдээ 1.4 их найд төгрөгийн орлого орсон байна. Он гараад бол өнгөрсөн жилийн 5 сартай харьцуулахад энэ жилийн 5 сар бол нүүрсний үн 44%-аар бол унсан. Тэгээ 5 сард нэмээд бол унсан нь бол манай зах зээлийн арилжаанд бол сөргөөр нөлөөлсөн. Мэдээж зах зээл дээр бол ингээд дотоод хүчин зүйлээс хамаарсан зарим нэг эрсдлийг тэр бүгднийг одоо хөдөлгөөн өгчээд үүрүүлсэн юм асуудлууд бол байсан. Эдрийг бол бид нэр судалж үзээд 4 үе шаттай төлөвлөгөө гаргаад ингээд нэгд 2 дахь үе шатны хүрээнд бол энэ эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийг бол авсан. За энэний үр дүнд бол энэ онд бол 4 сараас эхлээд бол нүүрсний арилжаа идэвхжсэн. Гэхдээ сая 7-8 сард бол нэг бараг 6 сая тонн нүүрс арилжагснаар бол энэ жилийн одоо рекордыг бас эвдэж байна. Тэгээд биднэрт одоо дахиад 4 сар байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол бид нэр аль болох их хэмжээгээр бол борлуулж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар бол хөрөнгөний биржийн зүгээс ажиллаж байна. Тэгэхээр хэрвээ одоо ингээд сүүлийн 2 жилийн хугацаанд дуудлага худалдаанаас орж ирсэн үн, зарагдсан үн хоёрын зөрүүнээс Монгол улс бол 1.4 их найдыг бол олсон байна. Тэгэхээр зүгээр ингээд гар үсэг зураад тэр зарсан байсан бол 1.4 их найд төгрөг бол орж ирэхгүй. 1.4 их найд төгрөг гэдэг бол нийт Монголын хүүхдийн мөнгөний 1 жилийн төсвийн мөнгө бол 1.3-4 их найд бол байгаа.